Сайн байцгаана уу? Бүгдээр энэ дөргийн нандаа би үүтэд тавтай морил. За өнөөдрийн бичлэгээр болохоор би хэдэн зүйл ярьж тодруулъя гэж би бодсон. За юу ярьж ингээд тодруулах тааж оношилж. Юу яаж тодруулах гэхээр миний энэ сүүлийн үед ороод байгаа бичлэгнүүд маань маш бүтдэг, тэгээ чанар нь үнэхээр муу ороод байгааз. За яагаад ингэ орох би Samsung уцаар ингэ бичлэг хийгээд байгаа байхгүй юу? Samsung Galaxy A7 2018 гэсэн ийм уцаар бичлэг хийж байгаа. Тэм болохоор би ерөөсөө ингээд энэ уцаа би 1 жил надад ингээд iPhone байгаа хгүй юу? Надад iPhone 16 Pro Max байгаа. Тэгээд би тэр утас байдаг. Энэ утсыг болохоор vlog-ны утас гэж би авсан. Тэр vlog энийг баг аваад 1 жил болж манай гэр хүмүүс бүдраа шилдэг энэ утсыг. Тэгээд би iPhone өөрхөн ингэ барьж байгаа утсаар бичлэг хийхлээр ингэж тохирсон. Энийг бэксэг бодцоохгүй би. За ерөөхдөө бол энэ Samsung утсаар 1 жил бичээд яах нь харъя гэж шийдээд тэг битсэн байгаа. Тэгээд ерөнхийдөө бол ерөөсөө темирхүү. За миний хийж байгаа бичлэг маань ч гэсэн амар бүдгэн гар нугасаа би мэдэж байна. Тэр хамрын давсан тэр бичлэг байгаа сте энэ влог. Энэ влог болохоор заяа бүр амар шиг юм бүдэг, дээрээс нь бичгэн ч харагдахгүй. За би энэ бичлэгийг ямар аппаар ингээд янзлаж хийсэн бэ гэхлээр миний дээр бичлэг маань үнэхээр бүдэг. Би ямар аппаар ингээд амталдаг вэ гэхээр InShot гэдэг нэг юм апп байдаг хгүй надад. Илүү апп application. Тэгээ би энэгээр ингээд за нэг хамтаад үзчихийгээ тэгсэн чинь ингээд YouTube руу орсон чинь үнэхээр чанар муу орсон заяа. Яа би яг ямар аппаар ингээд ашиглачваа гэд бүр амар стресссэн. Тэр бичлэг үзэнгүү дараа яа бүр тэр аппаар ингээд янзсан ч л YouTube дээр хийж гарсан амар яа тэр тиймэрхүү байна. Тэгээд миний ерөн сүүлийн үед ингээд орж байгаа бичлэг маань амар бүтгэн байгаа. За би яагаад бүтгэн гараад байгаа вэ гэсэн ингээд юугаа хэллээ. Та нараас ойлгох бах YouTube хийдэг хүмүүс маань. Тэгээ би дахиж энэ InShot гэдэг аппаар ерөөсөө би бичлэгээ янзлахгүй гэж шийдсэн байгаа. За тэгээд би нэг хөөрхөн бичлэг бас хийхээр болсон. Ямар бичлэг гэхээр би Амушхиэрэ гэдэг ийм бичлэг хийхээр болсон. За би яагаад ийм Амушхийн яриа гэсэн бичлэг хийхээр болсон бэ гэхээр миний ерөн сүүлүүд ингээд оруулаад бичлэг байгааз энэ бичлэгнүүд маань ингээд ерөөсөө зарим нь сонирхолтой, зарим нь амар бүдгэн байгааз. За би энэ Амушхийн яриа гэсэн энэ бичлэгийг яг хэдэнээс эхэлж хийх гэхээр өнөөдрөөс ахуулж байна. Өнөөдөр орой ерөн бүх орой нь за part хэдэлтэр хийх гэхээр зааж гараа part 5 хэлтэр хийнэ. Part 5 хэлтэр хийнэ. За яг 5 хэлтэр хийх гэхэд надад 5-аас өөр дээш хугацаа байхгүй. Би 5 өнөөдөр л нэгтгэж үзүүдэд 5 дахь өдөр дуусна гэсэн үг. Тийм болохоор би ингээл видео хийх нь. Тэгээ өнөөдөр ерөнхийдөө бол орой яг хэдэн цагаас тэрийгэ хийх вэ гэхлээр би орой 8:30-аас хийн. За та нар эхнэрээ өрөх гэх кино үздэг те. Эхнэрээ өрөх гэд би нэг Корей кино үздэг байхгүй юу? Ерөнхийдөө бол тийм тэр болох 8 гэд дуусчдаг. Тэгээд 30 минутын дараа угаасаа би бичлэг хийх юм болно штэ. Тэгээ би өнөөдөр 8:30 гэд бичлэгээ эхлүүлнэ. Одоо цаг 7:30 5:30 болж байна. Тийм энэ да тэгээд би Амушхийн ярианд хаан зөвлөх вэ гэхээр надад нэг Амушхийн ярианы болсон явдлын надад аппликейшн мэдэхгүй юу? Тэрнээс би ингээд асуугаад танаас дэж гэнэ гэсэн. Тэмэл та нар маань хүлээж аваарай.
Бас subscribe ахиухан дарчвал. Миний subscribe заяа. Яг 30,000 болох юм бол би яана гэж. Миний энэ YouTube channel 30,000 subscribe хүрчих юм бол би заяа би нэг бодсон. 30,000 subscribe хүрчих юм бол би гадаад явна гэж боддоо. Юу бүрэн гоё би уулна 20,000 subscribe хүрэх гаддаг гэж үзэхгүй. Арай л бага юм байна да за шин 30 чигээд тэгээ би гадаад явна манахаа. Тийм болоход subscribe хийх дараарай. Нөгөө нэг тий subscribe хийх дараарай. Би тэрний 30,000 subscribe чил би бүр ямар их баярлна гэж бодож байна. Бүр ёо би бүр галзуурн заяа баярлсандаа болоод үүлээд тэгээ 30,000 subscribe би билүү үлэн. Хамлаа мэдэн штэ. Билүү үлэн. Тэгээд билүү үлээч хүнгуу та заяа амар сонирхолтой бичлэг хийн. Зугаална би бүр ёо би бүр ээж тэлнэ. Ээж би ингээд YouTube channel ингээд эхлүүлээд team жил болж байна. Тэгээ би бүр 30,000 subscribe хүрсэн. Гэл ярсгүй шүү дээ. Ерөөдөө би 30 руу их төгч байна. Яг 30-аас цаашаа 60, 60-аас цаашаа 70, 70-аас цаашаа 100. 100,000 subscribe төрхөө. Хол байна. Гэтэ яг вэ. Миний subscribe-ийн тоо яа би хэлэхээс дөрөвөр болохоор ингэж тавьчих. За миний хийж байгаа бичлэг болохоор амар бүтгэн гарна та нараа уус яга бүтгэн гарахыг би ойлгосон байгаа. За би тэ орой бүгдээр 8:30 болзъя. Дараагийн бичлэг үлдэр. Бай. Та нар мас subscribe хийх дараарай. Би 30,000 subscribe хүрчих юм бол таны мэдхгүй юм их ингэ боддоо. Гахалтай. Тий. Замнаха subscribe хийх дараарай. Миний ууц ойччлоо. Тэгээд орой болзъя. Дараагийн бичлэг. Баяртай. Subscribe хийх дараарай. Subscribe хийх дараарай. Баяртай.